Ариг усны мандлаас эхэлсэн түүх. Эвээр нэгдсэн Монголын заяа. Эрнээс эрэнд мөнхөд дуурсагдан. Монголын түүхэнд ухаан бэлэг, инрэл хайр, эв нэгдлийн бэлэг дэмдэг болон мөнхөрсөн хатдын нэг бол Алунгой хатан билээ. Алунгой хатан ганц сум хуглах амарханч багц сумыг хуглах бэрх байдгийг үр хүүхэдтэй үзүүлэн эв нэгдэлтэй байхын үнцнийг сургасан түүхтэй. Энэ сургаал өнөөч монголчуудын амьдралын үнэт өв, хүмүүжлийн их суурь болсоор ирсэн. Энэхүү өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой Алунгой хатан ихэн сургаалын баяр Хөвсгөл аймгийн Чандман өндөр сум, Ариг голын хөвөө, Тарагны овоо хэмээх өндөрлөгт сүндэрлснээс хойш 6 дахь удаага өргөн дэлгэр болж байна. Энэ зөвхөн баяраар хязгаарлагдахгүй. Ахан дүүс ураг төрлийн холбоог баттгах чухал арга хэмжээ юм. Өнөөдөр 17 дугаар жарны гадмарын жилийн зуны адаг сарын 15-ны тэргэл өдөр байна. Өдрийн сайныг өнжин хүлээж, сарын сайныг саатан хүлээж, өнөөдрийн өдрийг үлзийтэй сайн өдөр хэмээн бэлэгдэж, эртний домогт Ариг голын сэлгэр хөвөөнөө 4 жил тутамд нэг удаа зохион байгуулж хэвшсэн Алунгойгийн сургаалын баярын энэ намрын үйл ажиллагаа инхүү жигдрэн эхлэхэд бэлэн боллоо. Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяад төрсөн Бөртөч он гэргийн гуамарны хамт Тэнгис далай гэдтэн ирж аман мөрний их бурхан халдун уул нутагдж Батцагаан нэртэй нэгэн хөвгүүнийг төрүүлжээ. Батцагааны хөвгүүн уужин буурлын хөвгүүн саль хажуугийн хөвгүүн ихнүүдэнгийн хөвгүүн шим сашигчлан бүх өвгдээсийн дуудаж явж агуй судрын 2 дахь өгүүлбэр ихтэй бурхан халдууны эзэн нь бурхан босгосон шинчи баян урянхай бүлгээ гэж залгадаг. Тийм учраас шинчи баян урянхай гэдэг Тэнгэрийн их эзэн зайран байсан байна. Тэр их эзэн зайрынгийн өдгөө цагийн залгамжид урянхай зам болон та бүгд маань өнөөдөр дүүрэн жаргалтай, тэгш жаргалтай ингэчин эрүүл саруулж төрсөн. Энэ бол эцэг дээдсийн маань их мөн юм аа.
Сургаалын баяр уламжил ёсоор алунгой ээжийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэн тэргүүн хадагтай болорццэг. Улсын их хурлын даргын гэргий ганц цэцэг болоод боловсролын сайд инх амгалан улсын их хурлын гишүүн Мөнхбаатар болоод аймаг сумын удирдлагууд албаны хүмүүс ирж сургаалын баярыг зорин ирсэн түмэнд хүндэтгэл үзүүлэн мэндчилгээ дэвшүүллээ. Хүндэт зочдын тухайд энэ сургаал нь үр хүүхдээ сурган хүмүүжүүлэх арга ухаанаас гадна Монгол түмний эв нэгдэл ямар чухлыг сануулсан сургаал учраас Монгол хүн айл өрх бүр санаж сэрж ахуй амьдралдаа хэвшил болгохын чухлыг онцлож байна. Монголчуудын дээдэг эмэг ухаан дээж цэцэн бэлэг сурган хүмүүжүүлэгч гоогдсон төгөлдөр Алунгой хатан ээжийн сураалын баяр төрсөн ирсэн эрхэм хүндтэй зочид наадамчин олон тав хүндэн Алунгойхийн сургаалын баярын 6 дахь арга хэмжээний халуун мэндийг өргөн дэвшүүлье. Энэхүү баяр бол эв нэгдлийн баяр үлээ. Энэхүү баяр бол ээжүүдийн ач буйныг дээдэлдэг, ээжүүдийн алдаршуулдаг ийм сайхан баяр үлээ. Цаашдын маань нэг эрхэм зорилго бол Монголын нууц товчоо морин хуур Чингис хааны иш хөрөгтэй нэгэн адил эвийн бэлэгдэл болсон багцсан таван сумыг айл өхөн албан байгуул өхөн хоймортон дээдлэн залдаг Монгол улсын ерөнхийлөгчийн зорилго гараасай гэж уриалж байна. Ийм үзүүд Алунгойхийн сургаал нь үеийн үед монголчуудын боловсролын чухал сэдэв байж монгол эхчүүд, эмэгтэйчүүд, үр хүүхэд, дүү охидтой Алунгойхийн сургаалаар хүмүүжсээр ирсэн. Энэхүү сайхан уламжлалаа хадгалан хамгаалж түгээн дэлгэрүүлэхэд Алунгойхийн сургаалын баяр, эв нэгдлийн баяр чухал ач холбогдолтой. Гэр бүлийн аз жаргал, улс орны хөгжил дэвслийн үндэс болсон эвийг эрхэмлэх агуулгатай энэхүү сайхан арга хэмжээг санаачлан уламжлал болгон зохион байгуулж ирсэн байгууллагууд, хувь хүмүүс ард иргэдэд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монголчуудын хувьд та бидний хувьд хамгийн их дутагдж байгаа магадгүй ус агаар мэт хэрэгтэй байгаа энэ эв нэгдлийн утга учирыг ойлгох ийм сайхан сургаалын баяр өнөөдөр 6 дахь удаага зохион байгуулж байгаа төвд их бэлэгшээж байна. Тэгээ Алунгой их маань одоо 5 сайхан хөвгөнд дөрвүүлж эв нэгдэл эвтэй байвал хүчтэй гэдэг энэ 5 сумын сургаалыг одоо монголчууд үеийн үед сургаал болгож одоо биднэрт ухамсарт нь ясанд нь маханд нь шингээсэн ийм сайхан сургаал. Энэ сургаалыг бид нар өдөр бүхэн эрхэмлэх ёстой гэж би ойлгож байгаа. Тэгээ Монгол төрийн үндэс бол би Монгол гэр бүл гэж ойлгож байгаа. Монгол гэр бүл эвтэй байвал Монгол төр хүчтэй байна. Монгол гэр бүл эрүүл байвал Монгол төр эрүүл байна. Монгол гэр бүл эрдэм боловсролтой байвал Монгол төр эрдэм боловсролтой ирээдүйтэй байна гэж би ойлгодог. Тийм учраас энэ сургаалын одоо эд шилийг бидэд ингээд сэтгэл шингээрсэн байнга сануулж ирсэн одоо энэ сургаал бол бидний өдөр тутмын одоо маань нэгдсэн мэд байх ёстой гэж би ойлгож байгаа. Энэ чандан өндөр сумд маань нэг соёлын төв хэрэгтэй тийм ээ. Тийм учраас энэ соёлын төвийг магадгүй Монгол улсын Алунгойхийн нэрмжтийн өргөөг бид дөрөв амлж авч одоо ингээд энэ бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлье гэж одоо ингэж та бүхэн амлая. Монгол улсын ерөнхийлөгчийн хамгийн газрын тэргүүн дарга одоо золбоо дарга маань одоо ингэж хамт ирсэн байгаа. Ингээд бид тав нөгөө Алунгойгийн 5 сум шиг энэ эв нэгдлийг илэрхийлж чандан өндөр сумда Алунгойхийн нэрмжит соёлын өргөөг бидний бүтээн байгуулалтын ажлыг хийя гэж та бүхэндээ уриалж байна. Маш баярлалаа та бүхэндээ. Алунгой хатан ээжийн хүнд сумыг ардуулдаг ийм уламжлалтай Монголын зүгээр цэцүүгээс дээжлээ 108-ыг сонгож аваад даринтгалаад судар хэлбэртэй болгоод хамтдаган одоо барьж байгаа юм. Энэ судрыг айл өхөн өр хүүхдүүдтэй уншуул, судлуул, ойлгуул, тайлбарлаж ингэж одоо орно хичээл авч байгаа юм шиг автуулж байгаасаа гэж хүсэж ийм одоо судар хэлбэртэй гаргасан юм аа.
Монголын нууц төвчөнд Алангуй хатанг 20 төмдийн ариг усанд холирида мэрэгний гэрт төрсөн хэмээн өгүүлдэгэ. Үүнийг түүхийн судалгаанд Өнөөгийн Хөвсгөл аймгийн Чандман өндөр сумын ариг голын айсав орчмын бүс нутагтай холбон тайлбарладаг. Тиймээс 1992 онд түүхийн багш инх төвшин мөн орон нутаг судлаач Даваасүрэн нарын санаачилгаар ариг голын хөвөнөө Алангуй хатан ихийн хөшөөг зураач уран баримлч Цэдэн иш отгон төгс нарын загвараар урлан босгосон түүхтэй юм. Түүхийн баримтан дээр тулгуурлан 2002 оноос эхлэн Чингис хааны холбооны тэргүүн Монгол улсын гавьяат холбоочин Дамбын гарам мочир агсан өрлөг их өвлөн ихийн нэрэмжит сарн ээж нийгэмлэг хамтран Алангуй хатан ихийн сургаалын баярыг өнөөдрийн хэмжээнд хүрэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Алангуй хатан ээж бол ерөөсөө ив ийн тухай сургасан гайхамшигтай энэ сургаал байгаа. Энэ сургаал бол өнөөдөр ч одоо үнцний алдаагүй. Одоо өнөөдөр энийг задан тунгаах юм бол ээжийнхээ ач буйныг дээдлэх ухаан, үр хүүхдээ хүмүүжүүлэх ухаан, төр төвшин төмөн олон амгалан байх суур ухаан, бүр цаашлах юм бол 5 тийм хүн ард ив найрамдалтай инх тайван орчноо гэсэн агуу их хүн санаа агуулсан ийм агуу сургаал. Тэгэхээр зэрэг энэ сургаалыг бас хойч үедээ түгээх, ойлгуулах ийм зорилгоор бол энэ сургаалын баярыг хийж байгаа. Угаасаа монголчууд бол сургаалаар хүмүүжсэн ард түмэн, Монголын ард түмэн зүгээр цэцэнгүүгээр дамжуулаад өр хүүхдээ сургаалаар хүмүүжүүлсэн. Энийг бас одоо өнөөдөр бас хэлэх, ойлгуулах ийм утгаар бас баяраач гэсэн сургаалын баяр гэж нэрлсэн байгаа. За ер нь анхны сургаалын баяраас нь эхлүүлээд энэ арга хэмжээ сайхан өргөж өгсөн баяр байгуул байдгийг. Нэг нь болохоор Монголын саран ээж нийгэмлэг Хөдөлмөрийн Баатар одын жүжигчин цогцлмаг өөрөө ирээд энэ баяртаа оролцож исэн. Нэг нь одоо Чингис хаан холбооны ерөнхийлөгч одоо гавьяат холбооч манай Хөвсгөл аймгийн одоо гарам очиргой ирж оролцоод олон эрдэмтдтэй ирж оролцоод энэ наадмыг эхлүүлж исэн. Тэгээд саран ээж нийгэмлэг бол одоо 6 удаагийн баяр зургааланд нь оролцож байгаа юм. За анх 2002 онд одоогоос 30 гаруй жилийн өмнө одоо Чингис хааны холбооны гүйцэтгэх захирал гарам очиргой Хөвсгөл аймгийн Чандман өндөр сумын засаг дарга инх төвшин нар одоо бидэнтэй ирж уулзсан.
Тэгээд энэ уулзалт нь юугаар хэлсэн бэ гэвэл одоо Хүсгэл аймгийн Чандман өндөр суманд ариг гол байдаг. Ариг голын дэргэд Алангой ээжийн одоо хөшөө байдаг. Энэ хөшөөний дэргэд одоо сайхан ажил хамтар зохион байгуулъя гэж ингэ санал тавьсан. За энэ саналыг бид нар маш их баяртай сайхан хүлээж авсан. Тэгээд бид тэр хөтөлбөрийг хараад бидний нэмсэн санал нь юу вэ гэвэл одоо бид ээжийн байгууллага тийм учраас 21 ээжид сайхан шагнал өгчээ. Мөн одоо энэ сайхан үйл ажиллагаагаараа Монгол их хаттын гайхамшиг эрдэм шинжилгээний хурлыг тогтмол хийж аяа гэсэн хоёр санал оруулсан. Тэгээд тэдний хөтөлбөр одоо манай саналыг сайхан хүлээж аваад тэгээ 2002 оны 7 сараас эхлээд анхны одоо хамтарч ажилласан байгууллага юм аа. Тэгээ биднийг тэр үед одоо хамтарч ажиллаж байхад одоо Хүсгэл аймгийн засаг дарга Дамжин Сүрэнгүй биечлэн оролцож их тусалж байсан. За мөн одоо Чандман өндөр сумын засаг дарга Тамгын газар иргэдийн хурал, за мөн Саран ээж нийгмлэг, за Чингис хааны холбоо зэрэг одоо байгууллагууд анхны одоо үүсвэрийг тавьж хамтарч ажилласан юм да. Алангой хатны хаан сургаалыг сурталчлах, нийтэд таниулах, мөн одоо засаг дарга инх төвшин бол одоо нэлээдгүй зүйлийг санаачилж ийсэн. 5 сумын сургаалыг бол одоо өөрөх айл, албан байгууллагуудад одоо тарааж одоо болцолтойгоор тарааж түүнийг одоо дүүндэг байсан. Алангой ээжийн сургаалын төв байгуулагдсан, төвөөрөө одоо сургалтууд зохион байгуулагдсан. За ингээд Хүсгэл аймгийн Чандман өндөр суманд анхны ажилласаа эхлээд бид 21 ээжийг одоо шагнаж гаргасан. За тэгээд бидний гол зорилго нь бол одоо нэг хантайгаа он удаан жил амьдарч төрүүлсэн хүүхдээ зөв сайхан өсгсөн ээжүүдийг малчин одоо багш эмчгээд төрөл бүрийн мэрэгжлийн энэ сайхан ээжүүдийг шилдэг эмэгтэйчүүдийг гаргаж ирье гэсэн ийм зорилготой. Тэгээ энэ зорилгоныхаа дагуу бид нар одоо энэ 6 дахь удаагийн арга хэмжээ нийлээд одоо 150 гаруй ээжид Монголын Саран ээж нийгмлэгийн хүндэт медаль, Монголын буянтай ээж, Монголын элбэрлэлтээж, Саран ээжийн эрхэм хүү гэж ийм олон шагналуудаа бас өгч алдаршуулсан байгаа. Миний хань гарам очир бол түүх судлаач, сүүлийн үед одоо тэтгэвртэй гарснаас хойш түүх судалдаг, Чингисийнхаа түүхийг судалдаг түүх судлаач хүн байсан. Тэгээд одоо ийм сайхан хөшөө Хоймор нутагт маань өвсгөлд маань байгуулагдсан байна гэж айгүй их баяртай хэлээд тэгээд энэ хөшөөг одоо тэнд зүгээр байлгаад тахгүй амьлуулж одоо тэр Алангойхийн сургаалыг одоо бүх хүмүүст мэдүүл таниулж ер нь одоо дэлхийд дахинд юу яхан зөв юм аа, сурталчлах зөв юм аа гэж их баяртай ярьж байсан. Тэгээд одоо өвгөн маань энэ их сайхан баярыг Тэнгэрээс харж баярлж байгаа бахаа гэж бодож байна. Намайг энэ их баяртай одоо марталгүй ингэж урьж оруулсанд би их баяртай байна. Алангой ээжийн сургаалын баярыг тэмдэглэдэг болсоо одоо 6 дахь удаага тэмдэглэж байгаамаа. Энэ бол зөвхөн энэ манай нийгэмлэг, зөвхөн Хүсгэл аймгийн энэ Чандман өндөр сумын одоо хүрээнд хийгдэх ажил биш л дээ. Энэ бол Монгол улсын, Монгол үндэсний эв нэгдэл, хөгжил дэвшлийн суур болсон энэ сургаалыг цаашдаа улам одоо баяжуулаад орчин үеийн шаардлагад нийцүүлж амьдралд нэвтрүүлэх, хойч үедээ түгээж дэлгэрүүлэх энэ одоо зорилготой ийм ажил байгаамаа. Тийм учраас энд манай энэ Хүсгэл аймгийнхан манай нийгэмлэг болон бусад төрлийн бус байгууллагуудаас энд бас итгэх санаачлагтай оролцож байдагт бид их баяртай байдаг. Энэ Монгол улсын эв нэгдлийн асуудлыг маш өргөн хүрээнд амьдралд ойрхон болгож ингэж төмөнд түгээе гэсэн ийм одоо санаачлага гарч байна.
энийг бид нар бас дэмжиж байгаа. Тэгэхээр энэ цаашдаа бол Монгол улсын ерөнхийлөгчийн эвэл дор Монгол улсын хэмжээнд ингэж зохион байгуулагдах хэмжээнд хүрнэ гэдэгт би итгэлтэй байдаг. Монголын нууц завчаанд гардаг гол домгийн гол өгөөдөмж юу байдаг вэ гэхээр одоо жаахан эвдэрч бутарсан санаа сэтгэл өөр болсон 5 үр хүүхдүүдээ одоо эв нэгдэлтэй болгож нэг цул хүчтэй болгож зангидах тийм сургаалыг бий болгосонд хамгийн одоо чухал ач холбогдол оршдог. Тэгээ энэ сургаал бол одоо үеийн үед энэ залгамжлсаар л явж байна. Одоо энэ сургаал бол манай Монголын бүх ард түмэнд бас хамаатай шүү дээ. Ер нь монголчууд хүчтэй, эвтэй, нэгдэлтэй байх юм бол улс орноо өөдөн татах, хөгжүүлэхэд бол хамгийн чухал одоо хүч болно. Энэ сумын ард түмэн бас энэ Монгол нутагт байгаа Монголын ард түмэн энэ Алангуй хаатны сургаалын дагуу эвлэлдэн нэгдэж хүчээ одоо бөөгнөрүүлж хүч чадлаа нэгтгэж яана гэдэг бас нэг давхар сайхан баяр болж байна. Би 87 онд ирсэн байна. Тэгээ Монголд ирээд тэгээ бараг жил болгон тэгээ Монголд ирдэг. Тэгээ судалгаа хийдэг. Ялангуяа тэгээ Балуун Монголын урьян хайчуудын тухай судалгаа хийдэг. Таван сумын тухай тэгээ үлгэр тэгээ би уншиж байсан. Тэр үлгэрийн мотивууд дэлхийд тэгээ их түгээмэл мотив байна. Тэ ээжийн тухай тэ эхийн үүрэг гэдэг юм уу. Тэрний тийм санаа их сайн санагдсан. Тэ гоё гэж санагдсан байна. Тэ. Алангуй эхийн тухай бол ер нь бол ардчил гарч 90 оноос хойш маш ихээр ээж эхэлсэн байгаа. Тэгээ 91 оноос эхлээд Алангуй хатныг нутагтаа алдаршуулъя. Хөшөөд дурсгалын босгоё гэдэг энэ сайхан санаачлыг манай Сум орон нутгийн удирдлагууд, ахмадууд энэ бүхэн маань гаргасан. Тэгээ бид хойд бол Хөвсгөл аймгийн хөгжим драмын театрын багш байлаа. Тэгээ бид хэд маань бас л ярьж хандаг мөнгө цуглуулж энэ хөшөө босгож Алангуй хатан гэдэг маань чанман өндөр сумын төдийгүй монголчуудын бахархал юм аа. Одоо эзэн Чингис хааны маань одоо эмээгэх дээд ихнэ гэж ярих. Энэ сайхан хүнийг бол одоо Монголд яриад ярьж түмэн олон сурталчилж ингэж алдаршуулах нь манай нутгийнхны хийх ёстой ажлаа гэж бид хүн бодож ингэж яаж юусан. Галмарын жилийн зуны ядаг сарын шинийн 15-ны бэлэгдсэн өдрийн мэндийг өргөн дэвшүүлж мэдчихлээ. Аратай зуны үрээр цэцгийн шудрургэсэн аратай өдрийн тэнгэрт цэнгэлийн ун хадаасан амяа ногон дэнжэда асара махан алгалсан наран твин нүүдэлцэн Монгол түмэн наадаж байна. Хүрээ! Хүрээ! Огийн туяатай онгондаг шиг нутгийн минүдгийнэр хөвсгөл оршой нээсэн хаяатай олон ястан угсаатны минь өргөө гэрэн хөвсгөл омгшгүй бадарсан заяатай оройн дэд тэнгэрийн дор өөдлөх сүрмэн хөвсгөл онхын түмэн уяатай орчтон дэлхийн дээр өнөмөн хин дүрмэнч хөвсгөлөө Эребирангай хулж цолом дуудуулж дэгсэн эрхийн цэцэн шалгаха цойлох суман нисгсэн эзэгнэн суухонутганна туулаад заяасан эрхэтэ төрөн түүхтэй Монгол түмэн наадаж байна. Ангадгойн урамдатай хатарвах тагнуунаас халтар цааны хатиратай Монгол шарын даваа хүртэл харуул уранхан нутаг додонгөрөөчний отгоос хот ойд төмний хошуу
халдсан согоотын даваа хүртэл хамаг Монгол орны минь хоймор сайхан нутаг хөвсгөлийн синхэр хязгаар оршидгэн. Хомбон туран өмөрөөр дэлхийн талыг чигсэн хоёрын сонон нисгэж хүчит ном нэвшсэн хурдан мордын тосоро зумбрна дуулж тоглосон хуучин түүхийг бичсэн Монгол түмэн наадаж байна. Юрдэгцийн дөрөн монгор дээлэн сольж гойдог. Ерөөлөг шин цацсан дагажсэн ондардаг. Тэнгэрийн толин хэвлий газрын усан бодор. Өөрсгөл хөгс увдын орны хүнд зочид тавхандээ. Олон ясны эвнэгдэл урлаг соёлын наадам алуун гойхийн сургаалын баяр зурга 2026 наадмыг албаясаар нээж мэджилгээд шүүлнүү хэмээн энэ хүндэтгэлийн хоймор Хөвсгөл аймгийн Чандмын өндөр сумын засаг дарга Болд Эрдэнэ Хөвсгөл аймгийн засаг даргын тамгын газрын дарга Ган хуйгийн ган дэлгэр нарын эрхэмүүдийг хүндэтгэн урья. Чанган өндөрчүүд бид эвийн сургаалыг эрхэмлэн дээдэлж их түүхээ өндөр дөрвөж хөгжин дэвжиж цэцэглэн хөгжих болтугай. Эд хавн жигдэрсэн эрэмгийн бөхчүүдийн уран барилдаан уяас хойлгон таарсан хурдан хүлгүүдийн шандар сорьсон уралдаан номын цэцээ зассан мэрэгэн харваачдын онч харваа харснаа харуuдаг харуулснаа ондог шагайчдын цэц баяр наадмын түүхийг баяжуулж хүн бүрийн сэтгэлийн чандад гэгээлэг дурсамж болон бид бүхнийг баясуулан цэнгүүлэх болтугай. Та бүхэн сайхан надараа. Монгол ардын уртын доо хуур магнай. Уртын дооч Монгол улсын соёлын дэргэний ажилтан Нямбат мөрөн хуурч Монгол улсын соёлын дэргэний ажилтан их баярын анх баяр.
Монголчууд Эрдэнэс баяр наадмаа 93 наадмаар эхлүүлж хурдан хүлгэн шандас хүчит бүхийн бэр эрхий мэрэгэн харваачдын цэц мэрэгнэрээ бахархан баярлаж ирсэн сайхан уламжлалтай. Монгол түмний заншил, өв соёл, эр хүний хиймэр, удам угсааны бахархлыг илэрхийлдэг үндэсний их төв билээ. Энэ ч утгаараа Алангуй ихэн сургаалын баяр монголчуудын уламжлалт баяр цэнгэлийн нэгэн алив. EVA ах дүүсийн холбоо, өв соёлоо дээдлэх үзлийг нэг дор зангидж, эвтэй байхын сургаал амлаж, өвгдөөцийн ухааныг өнөө цагийн үр хоочдоо нэхэн сануулна. За Алангуй ихэн сургаалын баяр 6 арга хэмжээ өргөн дэлгэр сайхан болж явагдаж байна. За энэ бол одоо Монгол түмний одоо дээд эмгэх Алангуй хотны сургаалын баяр бол одоо хүмүүжлийн ач холбогдолтой ийм сайхан баяр. Энэ баярт маань одоо хүндэт очид төлөөлөгчд, наадамчин болон уяачид, бөхчүүд, эрхий мэрэгэн харваачид гээд олон одоо хүмүүсүүд сайхан баярлаж цэц мэрэгнээс орж гурван мэхийг уралдуурн барилдаж шандас турдан хөлгүүд нь одоо хурд сорж ингэж сайхан наадж байна. Тэгээд энэ барилдаанд одоо улс аймаг сумын алдар толтой 64 мөх барилдлаа. Мөн одоо энэ Чанбан өндөр сумын нутгаас төрсэн Даншигын заан одоо Мандига заан хэмээн алдарсан Дандин бат зааны нэрмжит өсвөрийн мөхчүүдийн барилдаан одоо ингээд үргэлжлэн барилдаж байна. Үндэсний сурын онцлог бол маш олон бий. Энийг яагаад хэлж байгаа гэхээр бид нэр түүхтэйгээ холбогдоод ингээд ярихаар хамгийн одоо дээд өгөөсөө эхлээд Чингис хааныгаа дурдна. Чингис хаан бол энэ сайхан мориороо энэ сур харваагаараа дэлхийн талыг түүхэнд эзэлсэн юм хүн байгаа шүү дээ. Тэгээ энэ хүний одоо өөр удам бид нар бол үндэснийхээ энэ сайхан өв соёлыг дэлгэрүүлж, өвлөх, уламжлах ийм үүрэгтэй. Тэгээд одоо тэр Алангуй ихийн 5 сумны одоо сургаал бол маш их ач холбогдолтой. Үр хооч болоод энэ залуучуудад бол сургамжтай. Тэгээ энэ түүхэн энэ сайхан наадмыг эхлэнгүүт нь бид нар одоо өөрийн ирэхгүй энэ наадамда орох, энэ сураа харуулах ийм зүйл гардаг юм байна лээ. За сурын харваанд онцлог зүйл юу гэхээр өв соёлын хоёр нь ихэнхийн шингээсэн байдаг. Өөртөө. Яагаад тэгж хэлж ийм вэхээр бид нар чинь хувцсны сайхан соёлтой байна. Сайхан Монгол уртын дуу байна. За энэ бүхэн бол биднэрт одоо шингэсэн байгаа. Бид бол сур харуулахтаа яг одоо үндсэн одоо тэр нүүдэлчин ахуйхаа дийг жаягаар харуулдаг. Ахамдаа хүндэлдэг, дээл хувцаа бүрэн өмсөж харавдаг. Тэгээ дээр нь уртынхаа дуу одоо манай сур бол 3 уухатай байдгийг. Бусад одоо наадмуудлаас их онцлогтой. 3 уухагаа одоо уртын дуугаараа эхэлж хийдэг. Ийм ёстой. Манай Хатны баярын одоо 6 дахь удаагийн баяр дээр маань одоо манай аймгийн олон сумдаас багууд ирлээ. Хотод бас улсын наадмаас 3 дугаар хайрыг хүртсэн одоо манай сумын ариун гэрэл баг ахлагчтай баг маань бас хүрэлцэн ирсэн байна. Тэгээ нийтдээ 8 багийн харваачид 8 багийн 160 харваачд ирсэн байна. За тэгээд 2 өдрийн турш сайхан харваж өчигдөр цуваа харваа болж өндөрлсөн. Өнөөдөр сүүлийн 4 тоглолт яваад одоо дуусгах гэж байна. Гогуурын галуу яаны сайхан 2 өрөө цовж ирлээ. Бат 2 гэдэг хүний унгаад байгаа. Одооныхаа одон мөх шиг мортон гаралтай 2 дахь давхар уягаар явж байна да. Өмнө хаана харагдаж үзлээ. Игүүрийн бүст. Ам үдэс. Тэ. За миний хөрөөрөө бол миний өөрийн унгаа дуугаа миний англи азны төл. За энэ жил 4 дахь давхар уягаараа энд ирж уралдаж байна. Сая зүүн бүсийн дээд 4 насанд төрүүлчихэд Алаг Эрдэнэ сумын 100 жилд айргийн 4-өөр орчоод тэгээ энэ дээрээ сайхан ам үзүүллээ. Тэгээ 4 сайхан үрээтэй ирээд 2 төрөө 2 ам үзүү авлаа. Тэгээд энэ сайхан нутагт ирээд Алангуй хотныхаа энэ баярт сайхан наадж байна гоо. Энэ үрээ маань одоо 3 дахь давхар уягаараа явж байна. Гүншрийн мөнгөө гэж хүний унгаа дуу. Удам мөхшил морины хаанаас авч юм? Гүншрийн мөнгөө гэж манай аймгийн ахын одоо унгаа дуу. Миний үрээ одоо 7-8 дахь давхар уягаараа л ирж уралдаж байна да. Тийм. Амжилтын амжилт нь хаагаа. Амжилтын амжилт сумынхан баяр наадам төрүүлсэн байгаа. Тийм тэгээд бүстэй уралдаж нэг 10-аар 10 гаргаж харсан байгаа. Тэгэл олон жижиг овооны наадмууд бол олон төрүүлж харагдсан.
Одоо удам мөксөл нь хаана? Энэ манай найз Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяаж Хүрэл хотын Мөнх Эрдэнэ гэдэг найзаасаа өнгөрсөн жил худалдаж аваад тэгэл тэрнээс хойш хайрг төрөө алдахгүй хурдалж байна да. Хатан ээжийнхэн сургаалын баярт саяалан үрэм сайхан давхиж айрагдлаа. За энэ хар үрэм нь бол Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын аймгийн алдарт уяач Мин намнрын маань одоо найзын маань өгсөн энэ хар үрээ байгаа. Ингээд хар үрээмнээс олон удаа баярлуулж байна. Эндээ эддэг давхар оёо хаанаа нур. За энэ бол одоо овооныхоо баяраар даг насандаа сумынхаа наадамд төрүүлж ирсэн. Шүтлэндээ бас айрагдж байсан ийм үрээ байгаа. Эндээ эддэг давхар оёо. Энэ жилийн ерөөсөө 2 дахь давхар байгаар л. Сургаалын баярт Хөвсгөл аймгийн сум бүрээс зочид зорин ирж нутгийн брэнд бүтээгдэхүүн идээ цагаагаа дэлгэн өөрсдийн гар урлал бүтээлээ зун олондоо танилцуулж ариг голын тунгалаг уснаа оюун мэлми юуган цэнгэн баясаж байгаа нь энэ. Баярын гол агуулга нь өв соёл үүх түүхээ таниулах ач холбогдолтой учир түүхийн улбааг өнөө үед таниулах эдүлгийн зүйлс дуу хуураар дамжиж хадгалагдж ирсэн нутгийн аялгыг өвлсөн өвтэйгчид үндэстэн ясны дээл хувцсны ур хийц соёлыг илтгэх олон сайхан бүтээлүүдийг дэлгэн үзэсгэлэн гаргасан байлаа. Орон хатуугаа болохоор одоо 10 жилийн өмнөөс л орон хатуугаа одоо дуулж аймаг сум улсын чанартай тэмцээн наадамд оролцож байсан. Орон хатуу болохоор одоо манай орон хашаад бас тийм үг яриа хэллэг тийм өөр онцлогтой байгаа. Одоо дуу нь болохоор ингээд нэг юм гэлгэн тийм аятай голдуу ингээд янаг амраг хайр сэтгэлийн тухай дуунууд байдаг. Кандан булгаа хохоне гасдаан тонгота ягаавэ гацар холле хучин 간хран гişэдэ ягаавэ. Манай аавын Чанмун өндөр сумын гонгон хүүхд. Би болохоор Тойло гэдэг хүний том хүү байгаамаа. Тэгээд ер нь миний хувьд тэр хэцэнгэрэг өчтөрийн тэр дуургасан хэцэнгэргийг болохоор 9 жилийн өмнөөс ахуулаад Эрдэнэтэн доктор өвгдээд хөгжимчин урлаач хүмүүстэй ерөнхийдөө бол одоо ярилцаад асуу зөвлөө сураглаад ингэж явсныхаа хүчинд энэ хөгжим Монголын эрт дээр үеийн төрийн их найрал хөгжим гэж байдгийн байна гэж ойлгоод тэгээд энийг хийж болох юм байна, хийж бүтээх ёстой юм байна. Монголын түүхийг дахиж энэ зүйл рүү аваачих ёстой юм байна. Бид нар ямар том өв соёлтой юм бэ гэдгийг харуулахын тулд энэ зүйл рүү ингээ гар ханцуу шавдад орсон. Тэгээд орсныхаа хүчээр 55 хэнгэрэг нэг харангаа хийгээд дүүрсэн. Одоо цаашаа тэгээд эвэрт бүрээ гээд бас хийх ёстой юм байна. Тэгээд ном төвчж явах гэсэн хөгжмүүд нь нийлээд их найрал хөгжим болох ёстой юм байна гэдэг талаасаа ямар ч байсан ойлгож бүтээсэн. Би бол одоо хөрөлөө урлан үүсгэн байгуулагч. Өөрөлд нь болохоор 800-аас цаашаа олдрын идэвхтэй зүйлүүдийг дахин сэргээж Монгол өв соёлд яаж орж болох юм, Монгол өв соёлоо бид нар яаж дараагийнхаа үед дарахж үлдээж болох юм. Өнөөдөр бид нэр хөрөлөө урлан гэж ярьж байна. Магадгүй 100, 200, 300 жилийн дараа Монгол гэдэг нэр л үлдэнэ. Тэгэхээр Монгол гэдэг нэрээ дарахж үлдээхин тулд хүн бүхэн дор бүрнээ хийж бүтээх ёстой гэж ойлгож эрмэлзэж энэ бүтээл рүү ингэж орж явдаг да. За Алангой төвийн дэрэгдэх гэр музей үзэсгэлэн гаргасан байна.
За тэгээд энэ бол ер нь техник үедээ хүмүүсийн маань хэрэгжилж байсан гар мужааны хэрэгсэл болон тухайн гар мужааныхаа хэрэгслэр хийсэн эд зүйлүүд байгаад байгаа юм. За энэ дотроос хамгийн сонирхолтой хэлбүүд энэ одоо горвийн харуул гэдэг манай Улаасга багийн өндөр настан Бүргэд гэдэг хүний тухайн үедээ хэрэгжилж байсан гар мужааных нь багжнууд байж байгаа юм. За энд ингээл одоо ойл за тэгээд энэ бол илүүр гэдэг одоо техник үедээ эндүү хэрэглэдэггүй байх үед эмчээр эндүүддэг байсан гэж ярьдаг. За энэ бол одоо энэ хоол хүнсний зүйл хийдэг нухуур гэдэг одоо модны урыг ашиглаад хийсэн ийм эд зүйл байна. За энд ээлүүр бас байж байна. За тэгээд энэ бол одоо арьс илддэг талих гэж нэрлэдэг энийг. За энэ л ингээ арьсаа хийгээд идээлсэн арьсаа хийгээд ингэж илддэг байсан юм талих гэж зүйл энэ байна. За дараа нь болохоор энд манай музейн хадгалагдж байдаг судрууд байна. За энэ дээр одоо энэ үнсэн самбарууд бас байж байна. Ялангуяа хатны энэ 5 хүнтэй байгаа энэ модон баримт сэлбэрүүдийг болохоор урлан бүтээх төвийн зураачид энэ алангуй сургаалын төвд бэлгэлсэн зүйл байгаад байгаамаа. Энэ болохоор энэ усны дашмаг. За энэ болохоор ингээд арьсаар хийсэн маш их олон жилийн эдлэгийг давж гарсан энэ одоо ер нь нэг түүх нь бол их олон жилийн өмнөх түүхтэй ийм усны дашмаг байгаад байгаа юм. Модон хувинг манай ураахайчууд болохоор хөнөг гэж нэрлэдэг. За тэгээд энэ үйсэн сав, үйсийг ингээд 6 сард ингээд хуулдаг үед нь хуулж аваад ийм савнуудыг ингээд гараар хийдэг. За тэгээд энэ үйсэн савыг манай ураахайчууд болохоор түйсэн сав, түйсэг гэж нэрлэдэг. За тэгээд энд одоо модон уур байна, энэ чулуун нүдүр байна. Энэ манай далайн захаар бол нүдүрт гэдэг газар тийм чулуун ийм төрөл бүрийн чулуунууд байдаг. Эндээс их авч бас хийдгээ. За энэ бол модон твш, энэ маха хэрчдэг байсан модон твш байгаад байгаа юм. Энэ одоо манайх чинь аргийн дээд хүрээ, доод хүрээ гэж 2 хүрээтэй байсан. За аргийн хүрээнүүд түүхэн дурсгал гэвэл одоо тэнд нэг бас гинж байгаа, хаалганых нь цүү гинж байгаа. Энэ болохоор аргийн хүрээний лам нарын хоол хийдэг байсан гэдэг одоо энийг ингэж музейд хадгалуулсан юм хусуур байгаа юм. Энд бас хөөрхөн хэлбэр төрстэй байгаа. Модны урыг ухаж хийсэн. Энэ бол одоо бараг 100 гаруй жилийн өмнө хэрглэж исэн гэж авчирч өгсөн. Модны маш том урыг ухаад тэгээд дотор нь ингээд цагаан эдэгээ хийдэг, сүү сайлаа хийдэг, тосоо хийж авдаг байсан. Аргийн маань доод хүрээ гэдэг нь 400 гаруй ламтай, 16 дугантай тийм том хүрээ байсан манад. За тэгээд 1937 онд бас сүйтгэгдэж одоо үгүй болсон. Тэрний дааман хаалгыг чойжилдаг байсан гэд энийг болохоор 4-р багийн өндөр настан Бадмаа хүү гэдэг хүн одоо музейд авчиж хадгалуулсан юм эзүүл байгаа юм. Ивийн наадамд оролцож байгаа Монголынхаа сайхан бүх хүмүүст маш их баярлалаа. Манай Улаасга багийнхан болохоор үзэсгэлэн болоонд маш идэвхтэй оролцдог хамт олон байгаа. За би болохоор цагаан эдний голцоо үзэсгэлэн болоонд оролцдог. Чихэртэй аруул, хурууд. Тэгээд шинээр болохоор энэ сүүн чихэртэй аруул гэсэн байгаа. Тэгээд шар тос үзэмтэй хайлмаг мэхээрийн бор тос. Тэгээд тарган тоос. Тэгээд ийм бүтээгдэхүүний багц гаргасан байна. Алангуй их сургаалын баярт гэр бүлэрээ хүүхдүүдтэйгээ хотоос хүүхдүүд нэрсэн бүгдээрээ оролцож байгаа маш гоё өргөн хүрээтэй гоё болж байна. Тааштай бас өргөн хүрээтэй хийж бол маш л гоё юм байна. Бас сум орон нутгийнх маань амьдралд нь бас ашиг юм орж л байгаа бах. Зөндөө хүмүүс гар урлын зүйл маш их хийсэн байна. Маш гоё юмнууд бүтээлүүд байна бас. Зөндөө би ч өөрөө бас харлаа. Бас манай нөхөрийн имэйл хийдэг. Бас имэйл нь насаад бас тавьж гэн энд. Тэгээ гар урлын юм хийдэг байгаа. Үүсэн саваар, сураар, модтой эдлэлээр юм хийдгээ. Тэгээ сургаалын баяр амар өргөн дэлгэр болдог. 4 жилд нэг удаа болдог болохоор одоо 18 онд орсон, 23 онд орсон, одоо 26 онд орсон. 3 жилийнх нь баярт ирж байна да. Залуучууд сурын эдлэлээ сайн хэрэгэлж сурсан байна. Манай үеэс доош маш үеийг айгүй сурын эдлээ хэрэгжилж штэ өөрснөө барыг зарим нь хийж сураад хийж чадахгүй тэгээд худалдаж аваад тэгээд хэрэгжилж чинь одоо бол хэрэгэл сурж штэ залуу малчид энэ төр зөндөл хэрэгжилж. Модны ураар юм хийдэг бас
Тэгээ модны ураар хэлээ сурын эдлэлээр юм хийж ирсэн байгаа. Хүмүүлрэг худраг хазаар суран бүсөө сая хийж дуусаад ирж байгаа юм. Тэгээ үүсэн сав энэ төр зөндөө авнаа. Алангойхын сургаалын баярт одоо 4 жилд нэг удаа болдог баяраа бид нар одоо төсөн ядан хүлээж энэ баяртаа чадах ятгаараа өөрийнхөө хийсэн зүйлийг авч ирж зардаг. Сургаалын баяртаа бол өөрийнхөө гараа битгэх 10 төрлийн бүтээгдэхүүнтэй ирсэн байгаа. Энэ удаагийн баярын бас нэгэн онцлог чимэг нь Монгол туурхтны зураачдын уран бүтээлийн үзэсгэлэн байлаа. Алангойхын сургаалын баярыг санаачлагч, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга инх төвшин болон Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн цэгмэд нарын урилгаар Оросын холбооны улсын Бурят улс, бүгд найрамдах Хятад улсын Өвөр Монголын өөртөө засаг орны зураачид болон Монголын урчуудын эвлэлийн хорооны гишүүн зураачдын хамтарсан баг баяраас өмнө чандман өндөр суманд зочилж тус сумын үзэсгэлэнт байглаар судалбар, зураг, этюд, судалгааны чиглэлээр уран бүтээлийн сангаа арвижуулсан нь энэхүү баярын жилээс жилд өргөжин тэлж Монгол туурхтны хэмжээнд өргөн дэлгэр болж байгаагийн тод илрэл юм аа. Өнөөдөр энэхүү сайхан элэг цай өдөр Алангойхын маань сургаалын баяр бол амжилттай сайхан болж байна. Тэгээд энэхүү сайхан баярт маань Өвсгөл аймгийн соёлын төвүүдийн хамт олон бол төлөөлөл болно. Халах дарахад Урянка цаатан угсаатныхаа өв соёлыг харуулах гэж өнөөдрийн баярт тэгээд бүгдээрээ хамтран оролцож байгаамаа. За тэгээд 6 угсаатныхаа өв соёлыг одоо ханх, чандман өндөр, цагаан өвөр, улаавал, баян зүрх, Түнэл гэсэн одоо сумдууд бол 6 угсаатныхаа өв соёлын тоглолтыг болоо сая амжилттай зохион байгуулад одоо ингээд өндөрлөө. За анхудаага бид одоо улаан улсамаасаа дарахад дийл хувцас мөн одоо анчтын эдэлж хэрэгэлдэг одоо үстэй хувцас гэсэн одоо ийм мөн одоо дарахад цаатан угсаатан маань эдэлж хэрэгэлдэг одоо амьдрал ахуйдаа хэрэгжилж ирсэн одоо ийм үзмөрүүдийг бол үзүүлж одоо өв соёлоо сурталчиллаа.
Монголчууд Эрдэнэс байгаль дэлхийгээ амьдлаг хэмээн үзэж уул ус гол мөрөн булаг шандаа дээдлэн хүндлэж ирсэн уламжлалтай. Энэ уламжлалын цаана ус бол амьдралын эхээ хэмээн усаа дээдэлсэн Монгол ухаан оршин. Харин голын хөвөөнд энэ заншлын улбаа хадгалагдсан үлджээ. Голынхаа усыг ариун дагшин хэмээн дээдлэж лусын овоондоо сүсгэлэн мөргөх нь байгаль дэлхийтэйгээ зөгцсөн орших Монгол ухааны нэгэн илэрхийлэл билээ. Энэ хайрхнаа харагдана гэдэг чинь одоо нутгийн зон голныг ивэлдээ багтаах. Одоо өвчнөө үүдийг нь хааж өвхөл алтын зайлуулж үүдэн үүрэг нь холдуулна. За тэгээ хоёр дэгүүд энэ орлогын үүдийг нээж гарлагын үүдийг нь хаана. Тэгээ ерөөсөө энэ уул аваад дахиад ус харагдана гэдэг чинь ерөөсөө энэ газар дэлхийтэй холбогдож байгаа. Ерөөсөө энэ ургуул амьтан бүгд тийм л зан хөл. Энэ дээрүүд одоо зэлмийн овоо гэж үү. Одоо энэ үеч зэлмийн овоо. Яг буугийн юугаар одоо би нэг тагтив да. Усын овоо. Та хэчнээ жил тогтж байна? 17 жил. Алунгой хатан ихэнх сургаалын баяр бол өнөө цагийн монголчуудад хамгийн ихээр үйлэгдэж байгаа эв нэгдлийг эрхэмлэн дээдлэхэд уриалсан баяр билээ. Тиймдээ ч жил ирэх тутам багцлсан 500 мэт бат бүх эв нэгдэлтэй байх сургаалын утга агуулга улам тэлж үн цэн нь нэмэгцээр л байна. Сургаалын баярын үеэр үр хүүхдээ зөв сайхан өсгөн хүмүүжүүлж гэр бүл нийгэмдээ үлгэр дуурайлуулсан ээжүүдийг алдаршууллаа. Их хүн үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхдээ зөв нэг гэр бүлийн ирээдүйг бүтээдэггүй. Ураг удмын түүхийг үргэлжлүүлэх ухаан улс эх орондоо зөв иргэн үр хоочтой үн цэнтэй бие хүнийг бүтээн төлөвшүүлж өгдөг юм. Эвтэй гэр бүлээс эвтэй Монгол эхэлдэг гэдэг үннийг дахин сануулж байна. Сайхан сургаалын үүнд оролцож байхдаа маш их баяртай байна. Би хүүхдүүдээ сайн хүн амьтанд
найз нөхдөд ажил уустай сайн идэвхтэй сайн хүн болж яваарай гэж яа хийж явтаа. Би Хөвсгөл аймгийн Түнэн сумаас энэ Алангогийн баярт зорж өөрөө ирсэн юм аа. Тэгээд энэ суманд болохоор би 13 жил амьдарч ажиллаж ирсэн. Тэгээд энэ баярын үйл ажиллагаа аягүй гоё өргөн дэлгэр сайхан болж байна. Энд ирсэн нутгийнхаа ард түмэнд энэ нутгийн ард түмэн бүгдээнд одоо баярлснаа илэрхийлж хэлье. Ингээ баяр сайхан боллоо. Их хүн гэдэг одоо энэ олон хүүхдээ сайхан өсгөөд тэгээд энэ алдарт Алангогийнхаа баярт би өөрөө ирэхдээ их дуртай. За сайн байцгаана уу нутгийн ард түмэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Бид хоёр одоо Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт ажиллаж амьдардаг энэ нутгийн уугуул иргэд байгаа. Сая 7 сарын 25-нд бид хоёр нөхрийнхөө бид хоёр нэг анги тэгээ нөхрийнхөө төрсөн буур одоо гэр орны аавынх нь одоо гал гуламтан дээр хурмаа хийсэн 7 сарын 25-нд тэгээд үргэлжлүүлээд бид хоёр одоо хатныхаа баярт оролцож байна. Тэгээд хатны баяраа зохион байгуулсан их төвшин дарга болон болд эрдэнэ даргатаа үнэхээр гоё зохион байгуулж байна. Тэгээ нутгийнхаа ард түмэнд эрүүлийн хамгийн сайн сайхан бүхний хүсэн өрөөё. Бид хоёрын Хөвсгөл аймгийн Хатгал тасханаас энэ баярыг зорин ирсэн юм аа. Гоё болд юм байна. Манай энэ Хөвсгөлийн бахархал Алангойхийн баяр айгу гоё өргөн дэлгэр гоё болж байна. Тэгээ энэ баяр наадмыг үзэж сонирхож ирсэн хүмүүстээ баярын мэнд хүргье. Монголчууд эрдэнэс эмэгтэй хүнийг зөвхөн өнгө зүйлсээ гадаад төрхөөрн бус ухаан бэлэг авьяас чадвар ёс суртахуун мужил хүн чанараар нь үнэлж ирсэн уламжлалтай. Учир юу гэвээс Алангой их үр хүүхдээ ухаан бэлэг хүн чанарын үн цэнийг ойлгуулан хүмүүжүүлж чадсан ухаанд их байсныг түүх өгүүлдэг. Тиймээс энэхүү арга хэмжээнд сургаалын үзэл санаатай утга нэгдэнэ. Эв нэгдэл нь монголчуудын амин судас мөнхийн дархлаа билээ.
Багцсан 500 м эвтэй байж ураг удмынхаа түүхийг үргэлжлүүлж өвөг дээдсийнхээ ухааныг хойч үедээ өвлүүлсэн Монгол түмний эв нэгдэл өнөдөр Батар шиг болдог байна.